Сайн байцгаана уу өцөх өдрийн мэнд. Дүүнбэрийнхээ шинэ ангаар уулзаж байгаад баяртай байна. Суугаад дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив явуулаарай. За ингээд цуврал руугаа орсгоё. Тэгэхээр тэр Тартарусын шүтгчдийн тэргүүн гэж үү? Олдын бүтлгүүцснийг мэдээд өөрөө ирсэн гэж үү? Миний зэвсгүү засвартай байхад лав биш шүү. Одоо л ойлголоо. Тэр хачин энерги хаанаас гарч байсныг. Тэгэхээр чи тэр луугийн зүрхийг эзэмшиж байгаа юм бэ? Тэр яагаад ингэж эрт гараад ирэв? Миний санаж байгаагаар Тартарусын шүтгчдийн тэргүүн тухайн үед луугийн зүрхийг авч чадаагүйдээ төдийлөн санаа зовдөггүй байсан. Тэр үүнийг зүгээр л илүү том төлөвлөгөөний нэг хэсэг гэж хэлж байсан. Хоёр амьдралаараа амьдрахад илүү анхаардаг байсан. Тэгээд л би Олдын болон эхрүүдийг устгахад санаа амар байсан. Тэр анхныхаа төлөвлөгөөгөр бол 2 жилийн дараа л хөндлөнгөөс оролцох ёстой байсан. Тэр хүртэл би Тартарусын дээд удирдлагуудыг нэг-нэгээр нь устгаж олон нийтийн өмнө Люшасыг баатар мэт харагдуулна гэж төлөвлөж байсан. Гэхдээ тэр үнэхээр Олдонтой ийм ойрхон байсан гэж үү? Тэгсэн бол намайг Олдоныг тамлахыг хизээж зүгээр хараад суухгүй байсан. Эсвэл тэр бодлоо өөрчилсөн үү? Эсвэл сүүрлийн бурхан ямар нэг зүйл хийчих үү? Бид аль болох цаг хожихыг оролдъё. Тэр чадварыг хориглох хязгаарлалтанд орсонгүй. Мөн тэр нэг зохилтоор их шидийн торыг эвдэж чадсан болохоор Тартарусын шүтгчдийн тэргүүн нь дор хаяж дээд шидний төвшний хүн байх нь гарцаагүй. Энэ ч амаргүй байхандаа. Гэхдээ би ялалтын хилтерхийг нууц хөзрөөрөө түр хадгалж л бай. Энэ муу толгойд луугийн зүрхийг өгч болохгүй. Залуусаа. Энэ сэдмийг ашиглаж чадна биз дээ. Зүгээр миний удирдлагыг даг. Холбоос шидийг даслахын тулд холбож буй дундах зүйлийг устгах ёстой. Өөрөөр хэлбэл бид Олдоны толгойг устгах ёстой. Нэг зохилтоор дуусгацгаая. Би хар хэрээний нөмрөг ашиглан зүгтгаас өмнө чадвараа идэвхжүүлсэн гэж үү? Ямар хурдан юм бэ? Юу гээч чадвар вэ? Энэ миний маанаг сарниулаад байна. Би ямар чадвар ашиглаж чадахгүй боллоо. Мэдхий тэнэг зүйл хий. Та нар шиг сул дараачууд энэ шидийг эвдэж чадахгүй. Чадвар эртний луугийн сүдэр. Энэ шидэнд баригдсан хүний хүч суларч маана болон ур чадвар ашиглах боломжгүй болно. Би түүний энергийг энд мэдэрсэнгүй. Би бүхнийг өөрчилсөн хүн тэр мөн эсгийг шалгахаар ирсэн юм. Гэхдээ энд цагаа өрөх хэрэг алга. Чадвар хараалын гогцоо. Ехи ар гэрэл бий болтугай. Хараал арилгах чадвар. Энд чинь гэрлийн сэлм үү? Гэрлийн сэлмийг ашиглахын тулд маш өндөр үзүүлэлт шаардлагатай. Ихэвчлэн бурхны зөвшөөрөл эсвэл бурхны хүсэлтийг шаарддаг. Надад аль нь ч үгүй. Гэвч хараалын гогцоог эвдэх цорын гац арга нь гэрлийн сэлм. Тиймээс би өөрийн үзүүлэлтээ хиймлээр нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон. Энэ хослолын тусламжтайгаар би бурхны зөвшөөрлөхгүйгээр гэрлийн сэлмийг 10 секундэд ашиглаж чадна. Хамгийн муу хувилбар гэвэл сүүрлийн бурхан өөрөө түүнд биднийг устгах тушаал өгсөн байх. Хэрвээ Тартарусын шүтгчдийн тэргүүн биднийг алхаар ирсэн бол одоо би түүнтэй шууд тулдаж чадахгүй. Би Олдоны толгойг устгаж түүнийг буцааж чадна. Гэхдээ хохирол их байх болно. Тэгэхээр аль ч тохиолдолд шууд тулаан гаргахгүй байх ёстой. Аль болох тайвнаар юу ч алдалгүй алхахын тулд тэр л түүнийг наашаа явуулсан байх. Чи бол миний олон жил хараагүй хамгийн төвөгтэй хүн. Чиний тууштай занг хүлээн зөвшөөрье. Ялагдах тулаанд үргэлжлүүлэн тэмцэх нь мунхаг хэрэг. Гэхдээ айдас давтаж эхнээсээ бууж өгдөг хүмүүс түүнээс илүү доор. Тэд зүгээр л сул дараа. Би 10 ертөнцийг эзэлсэн. Жирийн хүн намайг гэмтээсэн гэж юу? Үгүй ээ. Үүнийг арилгах ёстой. Үүнийг болоогүй болго. Яг одоо. Тэр төгс ялтын төлөө дахин тулдахыг хүсэж байна. Чи яах гэж байна заавар? Гэхдээ Тартарус төгс ялалт хүсэж байгаа. Тэр миний дээд буюу хүчтэй хэлбэртэй байхад минь тулдахыг хүсэж байгаа. Намайг одоо устгавал өөрийн дүрмээ зөрчих болно. Тиймээс Тартарусын шүтгчдийн тэргүүн өөрийн санаачлагаар ирсэн байх. Энэ аялал дэмий юм байна гэж бодож байтал сонирхол татчих байна. Хэмбэ чи? Ариун нэгэн биш юм байж
Яагаад гэрлийн бурхан сонгогдсон байдаг вүлээ? Чи үнэхээр мэдмээр байна уу? Хэрвээ тэгж их сонирхож байвал би хэлж болно. Гэхдээ зүгээр хэлчихвэл сонирхолгүй шүү дээ. Бооцоо тавьцгаая. Хэн ялагдана? Нөгөөдөө хүссэн нууцаа хэлнэ. Юу гэж бодож байна? Би ялбал. Би найзуудаа чиний хэн болохыг хэлнэ. Чи ч бас ингэж болно. Юу гинэ? Тэр юу хэлэх гээд байна? Тартарусын тэргүүний жинхэнэ нэрийг бүр хоолтон ч мэддэггүй байсан шүү дээ. Тэгэхэд Запер яаж мэдэж байдаг вүлээ? Миний маана мэдрэх чадвар. Хүний худлаа ярьж байгаа эсхийг мэддэг. Тэр үнэхээр миний хэн болохыг мэдэж байна. Тэнэг зүйл хийх гээд яах вэ? Хэрвээ чи галзуурвал чи миний нөхдийг хөнөөж чадна. Гэхдээ би хялбархан зүгтэж чамайг олон жил зовоож чадна. Тэгээд би чиний өнөөгийн их тайван амьдралыг чинь бас хадгалахыг хүсэж байна. За ойлголоо. Сайн хариулт байна. Сүлдийг сонгож байна. Тэгвэл би тоо. Сүл буулаа. Яаж 10 удаа дараалан зөв таачих вэ? Би 100 удаа дараалан тааж чадна. Хэрв нүдс чинь хангалттай дассан бол унаж би зоос удаан унаж байгаа мэт харагддаг. Тэр өдөр тэнд байсан хүмүүсийн дунд хам альпансоогоос бусд нь бүгд харсан. Зоосыг гараараа таглахаас өмнө яг аль талаараа буусныг сүлд. Би ойлгоогүй. Тэр яагаад ийм тоглоом санал болгосон юм бол? Үнэхээр азан даатгсан гэж үү? Эсвэл өөр нууц зүйл байсан гэж үү? Удалгүй шалтгааныг нь ойлгосон. Өндөр нэгтрэлтэй гэрлийн туяанууд мөргөлдөж эхлэхэд Запер болон Тартарусын тэргүүний шид хоорондоо мөргөлдөж байна. Жинхэнэ зоосны хожлын мөч бол гар бүрэн өргөгдсөний дараах мөч юм. Хэрвээ чи зоосыг төрүүлж эргүүлээд өрсөлдөгчөө зогсоож чадвал чи ялна. Энэ бол хүчний тулаан. Энгийн дөрөвтэй харин зориггүй тулаан эхэлбэл хоёулаа зогсох аргагүй болдог. Тэгээд л тэр ийм дүрм гаргасан. Тулаан удалгүй шидэгдлээ. Энд чинь Жинрайны цахилгаан хурдтгал байна. Харамсалтай юу? Тэнцлээ. Тэгээ зөвхөн барилга сүйдэж, Тартарусын тэргүүнийг баг хохирлоор буцааж чадсан юм. Запер үнэхээр гахалтай. Тийм ээ. Тэр удирдагчийн бодлыг яг таг уншиж чадсан. Хайвнаар түүнийг буцаасан. Харин бооцоо яасан бэ? Тэдний ялагч хүссэн зүйлээ асууж, нууцыг илчлэх ёстой байсан биз дээ. Түр хойшлогц дараагийн тулаанд шийдэгдэнэ. Тэр чадварыг яг талаар судалсан уу? Үгүй ээ. Сүм баг юу ч хийж чадахгүй байх. Ур чадвар хангарагийн холбоо. Хоёр хүний хоорондын амлалтын тэмдэг. Нэг нь амлалтаа зөрчвөл нөгөө талын холбоо суларч. Амлалтаа зөрчсөн хүн нь 5 мэдрэхүйгээс 1 мэдрэхүйгээ 1 сарын хугацаанд алдна. Тийм болохоор би дахин тулдах хүртлээр Тартарусын тэргүүний нэрийг хэлж чадахгүй. Тэгэхээс өөр арга байхгүй байх. Заперийн зааврыг дагах нь л хамгийн зөв алхам. Би шууд хэлж чадахгүй. Ядчил одоохондоо. Гэхдээ би та нарт таавар эсвэл сэжүүр өгч чадна. Шууд хэлэхгүй л бол зүгээр. Гэхдээ анхааруулъя. Энэ мэдээлэл зүүн холбооны нууцаас ч аюултай. Би итгэдэг хүндээ л хэлж чадна. Тартарусын шүтгчдийн тэргүүн бол гайхчихлаа. Тэр намайг шууд илчлэн гэж бодсон. Гэвч тангаргийн холбоо одоо ч үйлчилж байна. Намайг Тартарусын тэргүүнийг тулаан дуудсан тэрнийг би үнэхээр солиорсон гэж бодсон. Эсвэл намайг хуурч байсан уу? Эсвэл тэр маш их хүсэл тэмүүлэлтэй юм уу? Аль нь болохыг нь мэдхийг хүсэж байна. Ямар ч тач тэр намайг уйдаахгүй гэж найдаж байна. 20 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Алтаар би чамайг сангуартны хувцсгүйгээр бараг таньсангүй шүү. Ирсэнд баярлалаа, ах минь. Каин Вант улсын гүнж. Алтаар Жустина Каин. Каин Вант улсын
Анхны ханхүү гэрлийн сүмийн хамгийн залуу тэргүүн Самуартан Поларис Альберт Кайн. Тартарусын шүтгчдийн тэргүүн Зайпрын өгсөн сэжүүрийг бодоход тэр үнэхээр хязгааргүй хүчрхэг нэгэн байх ёстой. Гэхдээ одоо бол миний гэр бүл болон надад ухрах зам байхгүй. Тэгэхээр бид түүнтэй тулдах хэрэгтэй. Би өшөөгөө хараахан аваагүй. Миний багш, түүний шавнар. Бас Олдны хэлсэн бүх хамсаатнууд. Би тэднийг бүгдийг нь устгаж байж л зогсно. Хэрвээ Зайпер байгаагүй бол би өшөөгөө авч чадахгүйгээс гадна одоо энэ үед Тартарусын шүтгчдээс хөөгдөж өөрийн мунхаг байснаасаа болоод харамсаж суух байсан. Түүнд би өөрийн амь насаараа өртөө. Тиймээс тэр өөрийг би заавал төлнө. Хэдий хамгийн аимшиг дайсантай тулдах хэрэг гарсан ч гэсэн. Гэхдээ нэг зүйл ойлгохгүй байна. Тартарусын тэрүүн яагаад гэнэт гарч ирсэн юм бол? Хүн, чөтгөр, эсвэл бурхан ч бай. Хинч шалтгаангүйгээр өөрчлөгддөггүй. Бидний үйлдэл бүрийн цаана ямар нэгэн үндэслэл үргэлж бий. Тэгэхээр нэгэн хүн гэнэт өөрийн зан чанарт нийцэхгүй зүйл хийж эхэлбэл тэр бол ирээдүйг мэддэг хэн нэгний оролцоогоор түүх өөрчлөгдсөн гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас шашны тэргүүн анханасаа өөрийн эцсийн төлөвлөгөөг 12 элчтэй хэлээд бүхнийг тэдэнд даатгах санаатай байсан. Тэр бодлоо өөрчлөх шалтгааныг би мэдэхгүй ч Нед болон Люшасыг давталсан үед нь алах хүсэл огт мэдрэгдээгүй. Тэр зүгээр тэднийг өвдгөөд л орхисон. Тэгэхээр тэр луугийн зүрхийг эзэмшигч хэмбэ гэдгийг мэдмээр байсан гэж үү? Эсвэл би мэдэхгүй, марцсан ямар нэгэн зүйл бий юу? Юу ч байсан, удахгүй бүгдийг нь ойлгох биз. Гэхдээ үүнээс өмнө хийх ёстой нэг зүйл байна. Энэ бол мөнгөн түлхүүрийн сайжруулсан хувилбар. Мөнгөн түлхүүрийн эрхийг чинь нэмэгдүүлж байна. Даалгавраа дуусмагц над дээр ирээрээ хэлэх зүйл байна. Би Эвридсийн өрөөнд бурхтыг сүрдүүлж байхад Тэнгэрийн элч гарч ирээд үүнийг хэлсэн. Надтай тун яаралтай уулзахыг хүсэж байгаа бололтой. Яг юу хэлэх гэж байгаа юм бол? Энэ газар мөнгөн түлхүүртэй холбоотой юм уу? Тийм ээ, түлхүүр энэ өрөөтэй холбоотой. Миний хувийн эдлэн дэх зочны өрөө. Давтай норил Зайпер. Хувийн өрөө гэж үү? Гайхалтай. Би хинээс түлхүүр авснаа мэдэхгүй байсан ч одоо ойлголоо. Гэхдээ чи Тэнгэрийн элч байж надад давуу эрх өгч болдог юм уу? Би чиний хариуцагч учраас тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. Харин бурхад үзүүрийг сонирхдог. Тиймээс чамайг хоосон буцааж үзүүлбэргүйгээр өгөхийг тэд хүсэхгүй. Ёстой сэтгэл хөдлөм юм аа. Баярлаа. За гол зүйл рүүгээ оръё. Юу хэлэх гээд байгаа юм? Сууцгаая. Чиний хүслээр шууд гол яриандаа оръё. Бидний хэлэх зүйл бол шин дүрм, шин шагналууд нэмэгдсэн. Өмнөх удаагийн адал явдал үнэхээр сонирхолтой байсан ч дахин амь насаараа бурхтыг сүрдүүлэхийг чинь зөвшөөрөхгүй. Хэрвээ тэгж оролдвол бүх давуу эрх чинь шууд хүчингүй болно. Тэр мөчөөс эхлээд чи агнагчдын олз болно. Чамайг хөнөөсөн хүнд бүх давуу эрх чинь шилжих болно. Ухаалаг алхам байна. Өөрөөр хэлбэл саад битгий бол эс тэгвээс бүхнээ алдна гэсэн үг. Гэхдээ яах вэ? Тэр арга дахиж нэмэр болохгүй гэдгийг нь мэдэж байсан. Хэрвээ бурхад 2 дахь удаага хуурдагдвал тэд бурхан биш. Зүгээр л тэнгүүд болно шүү дээ. Харин шагналуудын тухайд гэрлийн бурхан надад илүү том шагнал амласан. Би буруу сонсоогүй бол. Чи аль хэдийн нэгийг нь авсан. Гэрлийн сэлэмний хязгаарлалт суллагдсан. Ариун хүн биш, мөртлөө энэ эрхийг авсан анхны хүн бол чи. Гэрлийн сэлмийг ашиглах нөхцөл бол гэрлийн бурхан өөрөө зөвшөөрөх эсвэл хүсэлт гаргах явдал юм. Шин дүрэн бас бий. Бурхтын хүсэлтийг биелүүл. Хэрвээ чи зөвхөн гэрлийн бурхан төдөөгүй, бусад бурхтын даалгаврыг гүйцэтгэвэл нэмэлт шагналууд авна. Эдгээр шагналууд бүгд сайтар сонгогдсон хамгийн дээд өвчнөх. Эхнээс нь л хэлж байсан шүү дээ. Энэ ертөнцид үн төлбөргүй зүйл гэж үгүй. Бурхтад зүтгэж сорилтуудыг нь давж байж л
Чи бүхнийг эзэмшихийн үн цэнийг нотлоно. Би мэдэж байна. Энэ бүгд төлөвлөгөөний нэг хэсэг. Гэхдээ та хоёр шиг баатруудыг нууцаар, арын хаалгаар үдэхдээ муухай санагдаж байна. Буцаж ирэхэд чинь хүндэтгэлтэй, албан ёсоор ухтана гэдгээ нэр төрөөрөө тангараглая. Зүгээр дээ тангараглах хэрэггүй. Дайралтын товлсон хугацаа удахгүй болох тул бараг бүх газраас мэдээлэгчид сүм рүү анхаарал хандуулж байгаа. Би шөнийн цагаар гарах шаардлагагүй хэдий ч энэ буугууш байхад хангалттай. Гэхдээ болгоомжлох үүднээс урд хаалгаар гарахгүй байсан нь дээр гэж шийдсэн. Энэ хоолыг аваач урт аялал хүлээж байгаа шүү дээ. Каледиогийн хоолны багц эдмэх зам болон маанаг тэр дорн сэргэн. Каледио амжилгээний чадваргүйч түүний хоолнд нууцлаг эдгэх чадвар шингэсэн байдаг. Алтанбаатар миний гэдэс рүү хатгасны дараа тэр надад энэ хоолоор тусалсан. Баярлалаа хатагтай. Энтхээ сайн харж байгаарай. Амжилт Лушиас. Чамд ч бас амжилт хүсье. Одоо зөвхөн Тартарусын дэргүүнч биш. Баян эрх мэдлэлтнүүдээс эхлээд адал явдал хайгчид хүртэл бүгд луугийн зүрхийг авахыг хүсэж байна. Миний үүрэг бол би луугийн зүрхийг авсан мэт жүжиглэж зайбрын ачааллыг багасгах. Хаалгыг түүч хэнийгч буу орвол энэ мөчөөс эхлэн 3 дугаар бүсийн сүмийг тодорхойгүй хугацаагаар хааж байна. Би зайбрын энергийг мэдэрч байна. Гэхдээ тэр холдож байна. Явж байгаа бололтой. Тэгэхээр бид ч бас явах цаг болжээ. Би үүргээ биелүүллээ. Миний 1000 жилийн ганцаардал энэ хүрлээ. Одоо юу ч болсон бэ? Даалгавраа биелүүлж буй түүний гарт байна. Энэ бүхэн түүнээс болон түүний хажууд алхах үр удмаас минь хамаарна. Лушиас дайралтаас болж үдэшлэгт чинь оролцож чадсангүй. Уучлаарай. Би хэсэг хугацаанд өөр ажилтай завгүй байх тул чамтай хэсэг хугацаанд уулзахгүй. Гэхдээ оронд нь би чамд төрсөн өдрийн бэлэг илгээж байна. Чамд таалагдана гэдэгт итгэлтэй бай. Тэр үргэлж тэгж хэлжгээд надад хачин зүйл илгээдэг. Хөөе чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Аах болгоомжтой. Энэ нөхөр амар хүчтэй юм байна шүү. Миний чамд өгөх бэлэг бол чиний үргэлж хүсдэг байсан зүйл. Чамд туслах хэн нэгэн. Ингээд энэ цуврал маань дуснаа. Суугаа дэмжгийг хүсвэл доорх данс руу хандав явуулаарай. Дараагийн анги маань тэгж байгаад л орох болноо. За та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.